Давзагчтай бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид хүн энэ удаагийн ярилцлага болонда Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Монгол Улсын гавь тэмч Цэмгийн эмчтэй уулзаад байна. Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Яг таны эмнэлгийн тухайд одоо ер нь коронавирусын халдвар авсан хичнээн иргэнийг ер нь нэмчилж гэнэ үү? Яг одоо энэ нэмжлэх явцад гарч байгаа бол хүндрэл бэрхшээл юу байна вэ? Коронавирусын халдвар гэдэг бол үнэхээр тахал юм байна. За бид нэр 2021 оны 3 сарын 16-ны өдөр хамгийн ихнийхээ нийслэл Улаанбаатар хотын анхны нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудаас хамгийн анхны ковидын эмнэлгийг нээж ажиллуулсан. Үнэхээр энэ ковид гэдэг өвчнийг бид нэгдүгürt энэ ковид гэдэг өвчин чинь нэгдүгürt биднийг бас их суралцууллаа. Маш олон юм суралцсан. Коронавирусын эмнэлийг нээх гэдэг чинь нэгсэндээ халдвартай эмнэлийг нээж байна. Ердийн тусламж үйлчилгээтэй эмнэлэг тэр оронгороо ковид эмнэлэг болж байгаа. Тэгээ бид нэр эхний ээлжинд бол эмнэлийнхээ нэг блокийн 3 блоктой байр нэг блокийн тэр чигээр байгаад суллаад 180 ортой ковид эмнэлгээс. За өнөөдрийн байдлаар бол нийтдээ яг өнөөдөр бол 255 хүн эмчилүүлж байна. 3800 орчим хүнийг бол эмчилж идэвхжүүлсэн байна. Тэгвэл бол яг одоо орны хөлцөө бол одоо муу байна, хүнд байна. Олон хүмүүс хүндэрч ирж байна. За 7 сард нэг том давлгаа явсан. Тэр давлгааг бол бид нараас их хүч гаргаж өстой чармалт гаргаж давсан. 8 сард бол нөгөө хүмүүс гачаа хүүтэй гараад явцсан байсан учраас хөвтөлт нь бага байсан. За 9 сарын давлгаа бол энэ дельта вирусын давлгаа бол маш их хүнд байна. За судалгаагаар бол нэг 65-аас 70% нь бол дельта вирусын халдвартай гэж үзэж байгаа. За бидний өнөөдрийн харж байгаагаар бараг 100% энэ дельта вирусын халдвартай юм биш үү гэж харагдж байгаа. Хэвтийн эмчилүүлж байгаа хүмүүс бол яг энэ дотор байгаа хүмүүс бол гарцаа авахгүй тийм хүндэрч байгаа. Маш их хүнд байна. За амьсгалын дутагдалт их урж байна, хатгаа болж байна. За иргэдээс бас шалтгаалж байгаа юм байна. Хүний эрүүл мэндийн асуудал бол ганцхан одоо төр зэсэг тийм үү, эмч эмнэлгийн ажилтны нуруунд дээр үүдэг ажил биш. Иргэн хүн, хувь хүн одоо өөрөө хэр зэрэг эрүүл мэндийн мэдлэг боловсралтай байна, гэртээ хэр зэрэг одоо соёлж гин гэдэг байдлаас бол их харагдсан юм байна. Харамсалтай тохиолдлууд гардаг, хэлэхгүй байхын ч аргагүй. Эмч эмнэлгийн байгууллагын нэг бол өндөө бол өмөрч байна. Яг бол тэр хүмүүс чинь цаг наргүйгээр өстөө нэг бүх борь бокс хийхгүйгээр зүтгэж байгаа. За зөвхөн л одоо ковидтэй тэмцээд байгаа юм биш, үндсэн тусламж үйлчилгээ үзүүлж байна, дархлаажуулалт хийж байна. Яаж одоо 3 дахь вакцины хийж амжуулах вэ гэдэг өдөрт хэдэн зуугаар нь одоо вакцинжуулалт нэр манайхаас одоо нэг баг ажиллаж байна. Бүтэн баг одоо 3 сараас ахвал өнөөдөр хүртэл одоо вакцинжуулалтын баг болол ажиллаад явж байна. Тэгэхээр чин иргэдээ шалтгаалдаг юм бас хэлэхгүй байлгүй гэхээр иргэн хүнээс бол эрүүл мэндийн байдал нь бол баг 90% нь хамаарна шүү дээ. 90% нь бол иргэн өөрөө ямар байгаагаас хамаардаг. Тэгэхээр энэ одоо тахал юм чи энэ том тахлыг улсаар одоо засгийн газар үүдийн хийгээл авчих юм уу бол бас үгүй. Мэдээж засгийн газрын нөмөр нүүлэг засгийн газар хийдэг зохион байгуулалтын ажил их байгаа. Гэхдээ хувь хүнээс шалтгаалдаг юмнуудаа бид нар сайн хангалтмаар байна. Тухайлбал бол халдвараас өөрсдөө хамгаалаач гэж гэж байгаа. Хүүхдүүдээ битгий олон нийтийн газараар авч явуулаарай битгий бөөгнсөн газараа. Нэг номерт хүүхэд гээд яагаад хэлж байгаа нөхөр бид нар өсвөр наснаас доотлын насны хүүхдүүд вакцинг байгаа байхгүй. Вакцинг хүүхдүүд одоо нийт хэвтийн эмчилүүлэгчдийн 23% нь хүүхэд болсон. Нөгөөдүүд маань вакцины хамрагдаагүй учраас бүх одоо бага насны хүүхдүүд ч бүгдээрээ ковидоор өвдөх эрсдэл өндөртэй болсон гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нэгдүгээр хүүхдэд хамгаалах хэрэгтэй байна. За хоёрдугаарт нь өөрсдөө бас өөртөө хамгаалж гэр бүлдээ халдвар тараахгүй байх нь асар их чухал. Тийм учраас олон нийтийн газар бөөгнөрч байгаа газар битгий юу. Зайгаа барь. Өөртөө хамгаалах хувц хэрэгслээ мэдсэн хүмүүс. За маска зөв биелэгээ хийтэй. Тэгээд энэ бол маш их чухлаа. Миний дуу их намхан болохоор уучлаарай би нэгдүгürt маска авлаа. Манай зураглаач оператор хоёр бол надаас дор хаяж нэг 2 метрийн зайтай сууж байна. За тэд нар маань бол бас вакцинжуулалтанд орсон байна. 3 вакцина хийлгэсэн байна. Би ч одоо 3 том вакцина хийлгэсэн гэж явж байна. Тэгэхээр 3 дахь вакцинд маш сайн хамаардаг. Одоо вакцин хийлгэх нь зөв буруу юу гэдгийг цэгэндэг үе биш. Одоо яавал энэ таглаас эрүүл мэндийн амь насаа аварч гарах вэ гэдэг асар их чухал байхгүй. Тийм учраас битгий эргэлз, битгий вакцинжуулалттай юм вакцинтай одоо оролдож бод. Харин ч Монгол Улсын засгийн газар бүх төрлийн вакциныг оруулаад ирлээ. Сонголттой байна. 3 дахь вакциныг иргэн сонголтоор хийлгэж шин. Pfizer хийлгэх юм уу, Sputnik хийлгэх юм уу, AstraZeneca хийлгэх юм уу гэж сонголтоор нь хийж өгч байна. Тийм учраас вакцинжуулалтанд маш сайн хамрах. 3 том вакцин авсан хүмүүс бол өвдөнд маш ховор байна. За эмнэлэгтэж байгаа өчөө хүмүүс ямар вэ гэхээр албар хамгааллын дэглэм алдж байгаа хүмүүс нэгсэнд өвдөж байгаа гэж ойлгоо шүү дээ.
халдвар хамгааллын дэглэмийг алдаж байгаа хүмүүс өвдөж байна. Тэгэхээр бид нэр эм чимлийн ажилчид бол өөрсдөө халдвар хамгааллын дэглэм сайн барьж байгаа учраас бол өвчлөл нь бага байна. Бид нар ч улаан бүс дотор ажиллаж байгаа хүмүүс шүү. Яг нэгсэндээ ковидын цөм дотор ороод ажиллаж байгаа хүмүүс. Тэгэхээр иргэн бол хажууд чинь бол эрүүл хүмүүс байгаа. Гэхдээ ганц нэгэн халдвартай хүмүүс явангууд л халдвар авчих нь шүү дээ. За энэ утгаар бол халдвар хамгааллын дэглэмийг сайн барьж гэж. Хоёрд хөгжүүлж байгаа хүмүүс бол архаг хөөч өвчтэй хүмүүс үнэхээр хүндэрч байна. Чихрийн шиж өвчтэй хүмүүс бол маш их хүндэрч байна. Ягаад гэвэл цуснд байгаа глюкоз бол бактерийн вирусын үржих таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Тийм учраас чихрийн шижинтэй өвчтэй хүмүүс ямар зөвхөн энэ вирусээр ч биш, ямар нэгэн халдварт өвчин юм уу, өрөвсөлт өвчнөр өвдөхөд тэр бактери нь илүү хурдан үржиж яадаг. Маш хурдан үжилт орж идэг биеийн байдал хүндэрч идэг байх нь. Тэгэхээр суур өвчтэй хүмүүсийг маш сайн хамгаалаарай. Тэднийг өвдгөж болохгүй шүү гэдэг нь бүр заавал захиж хэлмээр. Ер нь одоо магадлалын үед таач одоо мэрэгчлээний хувьд ингээд иргэдэд зөвлөхөд одоо өмнө нь 1-2 дугаар тунгаа одоо нэг вакцины хийлгсэн хүмүүс яг тэр вакциныг давтаж хийлгвэл иргэдийн үр дүнтэй юу? Эсвэл одоо өөр вакцины хийлгвэл одоо бас үр дүнд нь нөлөөлөх үү, гаж нөлөө байх уу? Тэр тал дээр одоо иргэдэд таас зөвлөх гэх юм. За ер нь бол Sinopharm вакцины хийлгсэн хүмүүс дээр илүү юу вэ гэхээр 2 дахь вакцина Pfizer юм уу AstraZeneca хийлгүүл сайн байна гэж байгаа. За бид нар бол сая өөрхийн ажилчид бол 3 дахь вакцины дээр үлдсэн хүмүүсээ тэгээд нөгөө суур өвчтэй хүмүүст бол Pfizer зөвлөсөн. Тэгээд хийлгсэн. За солбич хийвэл бас илүү үр дүнтэй байгаа. Жишээлбэл AstraZeneca хийлгсэн хүмүүстээр бас Pfizer хийхээр сайн байгаа. Sputnik дээрс ялгаа. Тэгээд тэгж авахд илүү үр дүнтэй юм уу? Гадаадын судлаач нар судалгаагаар бол тэгж бичигдсэн байна. За яг одоо бол бид нар өөрсдөө бол судалгаа хийх боломжгүй. Яг тийм байна. Дархлааны үеинд хэдэн хувь байна гэсэн судалгааг харахандаа бол хийж амжаагүй. Зөвхөн олон улсын сэтгүүлүүдийг унших юм бол тэднэр дээр өгсөн зөвлөгөөнүүд бол Sputnik AstraZeneca-ийн дараа бол Pfizer хийлгэх нь илүү үр дүнтэй байна гэсэн зөвлөмжүүдийг өгсөн байна. Ер нь иргэд ингэ хэлж байгаа шүү дээ тийм ээ халдвар аваад одоо ерөөсөө эмнэлэгт хэвтэх гээд одоо ор хүрэлцээгүй иргэд ер нь тэгээд ерөөсөө халдвар авлаа гэхэд дүүргийн хорооны эмнэлэгэнд бүртгэдэг тэгээ нэг эмийн багц гээд нэг юм өгдөг. Тэгэхээр иргэд ерөөсөө өөрөөсөө эмчилгэээс өөр ер нь ингээл аргагүй ийм цаг үе ирлээ гэж тэгж гин. Одоо танаа хорооны хувьд ялангуяа танаа дүүргийн хувьд одоо тийм одоо иргэдийн одоо тэр ачаалал яг ийм хүндрэл ер нь хэрэг. За ер нь бол бүх эмнэлгүүдэд жигдхэн хүндрэлтэй байна. Төрөн биелсэн 180 ортой эмнэлэг дэлгэсэн. Гэтэл өнөөдөр 255 хүнтэй байна гэдгүүл бол бид нар даруй 80 хүн илүү авч байгаа юм. За тэр хүмүүсийг л нөгөө хэвтэж болох талбай болгон дээр ор тавьсан. Коридорт хүртэл. Тэр зарим хүмүүст нийлсэн тахлын үед хэдүүлээд хансгалж чадахгүй байна. Бид хайд ингээл нэг сайхан дотроо 0-той 2 өртөө өрөөнд оруулж чадахгүй нэ. Нэг төрлийн халдвартай хүмүүс учраас одоо бүгдээр нэг дор авахаас өөр арга алга. Нэг тийм. За хоёр дахь нь гэртээ хүндрээд байжсныхаа оронд коридорчулсан ор тавилаад эмчилгээг аваад эмчилгээг эртээхлүүлэх тусмаа үр дүн сайн байгаа. Вирусны халдварын үед дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжн дээр юу гэж өгдөг гэхээр за вирусны халдварын вирусныхээ эсрэг эмийг авах тусмаа эрт авах тусмаа хүндрэл нь бага байдгийг зөвлөсөн байдгийг. Зөвхөн энэ одоо коронавирус дээр биш одоо жишээлбэл салхин цэцэг ч юм уу те бусад халдваруудын үед эрт авах тусмаа хүндрэл нь бага байдаг шүү гэдэг зөвлөмж байдаг. Тийм учраас эрт ирээд эмнэлэгтээ ирээд эмчлүүлэх нь үр дүнтэй байна. Бид нэр одоо коридорт сул тийм ор тавьчих газар бол байхгүй. Нэг бол хаалга таарч байгаа, нэг бол шатны хонгол таарч байгаа. Тэгээд тэр бусад бүх газруудаа сая шинэ ор хүнжлийн даавуу, ширдэг, гудас хүнжилнүүдээ авч байгаад ингээд тавьсан. Тэгэхээр эмнэлэг бол одоо бүх нөөцөл ашиглаж байна. Хуучин бид нэг 16 хүн явж ажиллаж байсан бол одоо хүнийхээ тоог нэмж байна. Дотор нэг 6 эмч ажиллах чинь тэдний гар энэ 200 өдөө хүнд ч үнэхээр хүрэхгүй. 3 ээлжээр явж байгаа шүү дээ эмч нар чинь. Тэгээд дахиад дээрэс нь үндсэн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа вакцинжуулалт дээр явж байгаа, диализ явж байгаа ч юм уу те. Үндсэн тусламж үйлчилгээгээ орхитуулахгүй байхгүй бол үндсэн тусламж үйлчилгэээн дээр хүндэрдэг хүмүүс маань ковидоор цаашгаа өвдөд хүндрэх юм бол илүү их эрсдэлтэй амь насны эрсдэх юм хүндрэлтэй байхгүй. За бас нэг юм хэлэхгүйгээр яг өнжиж болохгүй юм. Иргэдээс шалтгаалж байгаа юм дээр юу юм гэхээр одоо архивт юугаач хичээлмээр тамхиа багсах, тамхиа бойлгоор тамхи татдаг хүмүүс маш их хүндэрч байна. Арх ууж байгаа хүмүүс архины хордлоготой коронавирусын халдвартай тэгээд 10 хоног арх уучаад яг эцсийнхээ мөчтөл одоо орж ирж штэ. Тэгэхээр чинь маш хүнд байгаа 10 хоног арх ууж байхдаа ковидын халдвар хизээ авснаа мэдэхгүй байна. Уушгийнхын хатгаан бүр хоёр талдаа бүтэн талбайгаар одоо бараг цэгч үлдэхгүйгээр тийм том халдвартай өрөвсөлтөд орж ирж штэ. Тэгэхээр энэ бол маш их хэцүү хүнд байдалд
өөртөө ч оруулж ийн, гэр бүлээ ч оруулж ийн, одоо их орноо ч хүнд байдалд учруулж шүү дээ. Тийм учраас залуучуудаа бүр хэлэх нь битгий арх уурай. Арх бол ерөөсөө та бүхний амьдралын дайсан болохоос биш, арх бол аврагч биш. Амьдрал хүнд байна гэдээ арх үж ерөөсөө болохгүй. Харин тэр цаана маш олон гаргалгаанууд байгаа. Зөвхөн өөрийнхөө хордуулах биш, өөрсдийнхөө амьдсыг аврах маш олон гаргалгаанууд бий. За зарим иргэд над дээр бас иржсэн. Жижиг дунд үйлдвэрүүд бүх зогсчихлоо. Бид нар одоо яах вэ? Танай эмнэлэг дээр асрагчулсан хийх юмсан. Би уг нь багш хийдэг хүн гэхдээ одоо хоёрын сургуулиуч ингээ хаагдаад, цэцэрлэгүүч хаагдаад ингээ хүнд байна. Тийм учраас асрагчулсан хийгээд байчаа. Заавал одоо танаас цалин авах гэдэг юм биш ээ. Танд л туслаад нэг орондол нэмэр болж болчихно шүү. Тийм хандлага, тийм зөв бодол, зөв сэтгэлгээ, зөв гаргалгаанууд маш олон байгаа учраас тэр боломжуудыг бүгдээр ингэ ашиглаарай. Гэртээ ч гэсэн бид нар одоо заавал дэлгүүрээс хэрцэн гурил аваад хоол хийж идэм биш. Гурлаа өөртөө аваад зуураад хэрчээд бэлдээд хоолндоо бэлдээд эн чинь жоохон ч гэсэн танд гэр бүлт чинь хуримтлагыг бий болгож өгч байгаа. Эдийн засгийг чинь дэмжиж өгч байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын хувьд бол бид нар бол харин их зөв тактикаар зөв байдлаар явж байна. Монгол Улсын засгийн газраас барьж байгаа баримтлал, үзэл баримтлал, эрүүл мэндийн сайдаас, эрүүл мэндийн яамнаас, эрүүл мэндийн газраас явж байгаа үзэл баримтлал бол маш зөв. Энтэй битгий тэмцэлтээр зүгээр л даг. Одоо нэг өмнө нь халдвар алдаагүй байхдаа бага хөлөөрөө тогтоочод халдвар алдсны дараа шууд ингээ хөлөөрөө үргэлжлүүлээ тогтоохоор энэ аж ахуйн нэгжиж боломж төлж гэдэг юм уу? Яг энэ тал дээр таны хувьд одоо мэргэжлийн үеийн хувьд юу вэ? Мэргэжлийн үеийн хувьд бас энийг тайлбарлая гэж бас олон юмнуудаас харчаад бас бодож ирсэн. За тэр хөл хорионы дэглэмүүд тэр үед явж исэн дэглэмүүд хамгийн зөв байсан. Тэрний одоо жишээлбэл хөл хорио тогтоож хамгаалж ирснийхээ үед өнөөдрийн байдалд хүрч байгаа байхгүй. Тэр өстой үнэхээр сайн. Тэр үед бид нэр хөл хорио тогтоогүй бол тэр үед бид нэр бас гадна байдлаа чангатгаж гадаад байдлаа чангатгаагүй бол дотооддоо хөл хорио тогтоогүй бол бид нэр нэг жил ингэж барьж чадахгүй. Тэр хөл хорионы хүчинд нэг жил ковидын халдварыг Монгол улсад алдахгүйгээр халдвар орж ирэхгүйгээр нэг жил болж ирсэн. За тэгээд үнэхээр бас жилийн дараа бол үнэхээр хүч мөксцөө. Одоо халдвар орлоо, халдвар алдчихлаа тий. Тэгээд энэ халдвар бол бас нэг атмосфер дотор явж байгаа учраас гарахаас өөр л баг сүүлийн үед одоо эмч хүний үед ингээ харж хаад гарахаас өөр аргагүй юм байна да. Дэлхий гэдэг нэг том атмосфер дотор байгаа хүмүүс тэр халдвараас яг цоороод бүгдээр ингээд өвдөхгүйгээр ингээ вакуумжуулагдаад байна гэж байдгүй юм байна. Бид нар одоо жишээлбэл гаднаас маш олон хүнсний бүтээгдэхүүн тэгэл одоо бараа таваараа гадаадаас авч байна. Гадаадаас бид нэр Оросоос ингээл жолооч орж ирж байна те. Уртлын хилээд бид нар хаачих юм бол ингээд бензингүй болоод бүр тэр дороо эдийн засгийн маш гүнзгий хямралд орох нь биш үү. Тэгэхээр бид нэр тэр хүртэл нэг жил тогтоосон энэ явдал бол нэг жилийн хугацаанд тэр жилийн хугацаанд олон хүн өвдөж нэг жилийн хугацаанд өшөө тэр үеийн халдварыг бид нэр дааж чадахгүй үлдсэн бол өнөөдөр шиг юм байдалд хүрч чадахгүй. Тэгэхээр энийг бас ирээдүйг маш зүй талаас нь ойлгож бодож үзээсэй гэж бодож байгаа. Дандаа юм болгоно эсрэгтэй байхгүй шүү дээ. Айл талаас нь бодож үз. Нөгөө талд нь бол бид нэр эрүүл мэндийн салбарыханд бас уриалга гаргаж байгаа. Бид нар бол өстой үнэхээр сайн ажиллаж байна. Тэгэхдээ за урд нь ч гэсэн бас энэ байдал бид нарт тохиолж исэн. Цалин хөндлөөний асуудал. Тэгэхээр яхаар одоо Монгол Улсын засгийн газраас, Монгол Улсын ерөнхий сайдаас за тэгээ их хурлаас эрүүл мэндийн салбарынхны яг үндсэн тусламж үйлчилгээг сайжруулахад нь эмнэлгийг одоо өөрөөрөө санхүүжүүлээд аваад явдаг бие даасан чадвартай эмнэлэг болоход нь туслаач дэмжээч гэдэг тал дээр бол үнэхээр энэ саналаа өгмөр байна. Энэ эмнэлгийн ажилчдын санхүүжилтийг нэмэгдүүлэхдээ зөвхөн л одоо нэг хоёр дахинаар цалин нэмэгдүүлэх биш. За хоёр байтугайгаар нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдөр бол цалин бол хоёр байтугай хоёр нэмэгдүүлэх шаардлагатай. Доор нэг $1000 цалин авч иж хүн чинь ар гэртээ санаа зовхгүйгээр ажиллаа хийн шүү дээ. Ийм ч хүн цалин өрөхгүй, соёлогч хүн цалин өрөхгүй. Манай гэрт будаа байгаа болов уу гүй болов. Миний хүүхэд өнөөдөр ирээд ямар хоол хийж идэх вэ гэж сэтгэлийн зовнилтой энд ажиллаа их юм бол төлөвчөхгүй байхгүй. Тэгэхээр ийм чимэлийн ажилтныг яавал нөгөө хүчин шавхтал оюун ухааныхын потенциалыг бүр урсгаж гаргадаг байх юм бэ гэхээр ар гэртээ буюу гэр бүлдээ санаа зовхгүй байх. Хоёр дахь юм энэ цалинтай холбоотой юм юу гэхээр бизнес эрхэлдэг хүмүүст ингээд гарааны бизнесийн дэмжих нь маш их зөв байдаг. Гарааныхаа бизнесийг дэмжүүлээд ингээд явах юм бол одоо жижиг үйлдвэрүүдийг хийж яадаг, гутлын үйлдвэр хийж яадаг, бусад үйлдвэрлэлүүдийг хийж болдог. Эмч хүнд бол гарааны бизнес нь юу гэхээр эмчлэх байхгүй. Тэгэхээр эмч хүн өөрөө өнөөдөр ажиллаа хийхдээ цалиндаа үнэхээр сэтгэлэн зовхгүй. За би ямар ч үсэн цалингаараа нэг 30%-ийнхаа нэг 2 жил ажиллажээ, 3 жил ажиллажээ. 3 жил ажилласан мөнгнөөсөө тэдэн хувийг нь хадгалаад орон сууцныхаа байрны 30%-ийг нь өчгөө.
үлдсэн жилүүддээ бол би харин одоо 6% зээлэнд ороод ингээд нэг ямар ч гэсэн 10 жилийн дараа би өөрийн гэсэн орон сууцтай болох юм байна. 3 жилийн дараа би өөрийн гэсэн ядаж нэг адихан шиг машин авчих юм байна гэдэг ийм бодолтой байхгүй бол эмч хүн гэдэг чинь зүгээр нэг нөхөөс биш шүү дээ. Тэгэхээр энэ дээр бүр сайн анхаарасаа гэж боддог. Миний бодол бол зүгээр эмч хүний бодлоор энэ олон жил 30 гаруй жил эмчилээ. 20 гаруй жил эрүүл мэндийн салбарт түүч болж явж байна. Өөртөө нэг өдөр шөнө бори бокс хийхгүйгээр л ажилтдаг. Би юу нээлж амралт амарч үзээгүй манай бүх удирдлагууд мэднэ. Манай навтай ажиллаж исэн бүх ажилтай холбоогчд мэднэ. Манай дараа амраад явчихлаа ээлж амралт амарлаа гэдэг үг мэдгүй. Хагасаа бүтээсэн өдөр болоход бид нар чинь лекц уншаал, урьдчилан сэргийлэх үзлэг хийгээл айлын хашаагаар өөртөө нохот айлын хашаа нүдчил явсан болохоос биш гэртээ амарч үзээгүй ийм хүмүүс. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбарынханд ийм их хүч нөөц болж байгаа юм чинь энэ салбарыг цааш нь дэмжиж хөгжүүлэх нь илүү их үр дүнтэй. Энэ эрүүл мэндийн салбар юу яаж хөгжих юм бэ гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувийг нэмэгдүүлэх юм. Дотоодын нийт бүтээгдэхүүнд Монгол улсад эзэлж байгаа эрүүл мэндийн салбарын хувь ерөөсөө 3% биш. Ядад 5 болгоод өгөөч л гэж. 2022 онд 5 болгоод өгөөч. Тэгхэн бол доор хаяж ажилчдын цалин зөвхөн эмчийн цалин биш. Тэр суулагч, асрагч, тэнд ажиллаж байгаа слесэр мужаа бүх хүний оролцоо үжиж эмнэлэг хүчдэг болохоос биш дан ганц эмч хүн байж эмнэлэг хүчдэг юм шиг. Өнөөдөр тэр нойлын бүглээ гаргаж байгаа слесэр тэр нойлын бүглээ гаргаж байгаа слесэр чинь бас л эрүүл мэндийн халдвартай ноцолж байгаа юм. Тэр утгаараа эмнэлгийн гэдэг утгаар нь эмч тэр бүх хүмүүсийн цалингийн нэмэгдүүлэх боломж юм а. 2 дахин нэмэгдэх бол тийм боломж харагдаж байна. За Монгол Улсын засгийн газраас эрүүл мэндийн даатгалыг одоо нэг худалдаа хөгжтөг болгоо тий. Тэгээд одоо эмнэлгүүд хөгжих сайхан боломжийг нэмж өгч байна. Юм болгон эхэлж байгаа учраас шууд л ингээл бид нэр том амжилтанд хүрчихгүй энийг улам сайжруулах, хөгжүүлэх хэрэгтэй. Яаж хөгжих юм бэ гэхээр за засгийн газар нөгөө тэтгэврийн хүмүүс өндөр насны 0-16 насны хүүхдүүдийн за эрүүл мэндийн даатгалыг төлдөг нэг л хувь төлж байгаа. Энийг хуулийнхаа дагуу 4% болгоод өгөөч. Тэгэх юм бол эрүүл мэндийн даатгалын сан маань нэгдүгээр даривч. Эрүүл мэндийн даатгалын сан аривж байгаа хоход бид нэр тэр сангийн мөнгө ч бас хязгаартай байхгүй. Ундардаг хөрөнгө гэж байна. Дуустдаг хөрөнгө гэж байна шүү дээ. Баялаг гэж байна. Дуустдаг баялаг байна. Ундардаг баялаг байна. Эмчийн хөдөлмөр бол ундардаг баялаг. Энэ баялагийг энэ ундардаг баялагийг сайн хөгжүүлэх юм бол Монгол улс өнөөдөр хөдөлмөрийн чадвар сайтай ард иргэд дээр дүүрэн болоод иргэдний өвчлөхээ байгаад урьдчилан сэргийлэгдээ. Өшөө эрүүл мэндийн боловсролтой болоод цаашаа хөгжих боломжтой. Тэгэхээр энийг бид нар бас их сайн ашиглах хэрэгтэй байна гэж. Эрүүл мэндийн даатгалын сан дотоодын нийт бүтээгдэхүүн хоёрын санхүүжилтийг нэмэгдэхгүй бол бид нар яаж цэвчгнээд яаж хашгираад яаж шүлсгэлэн зарлаад цалингаа нэмэгдүүлэх боломжгүй байхгүй. Тэгэхээр одоо энэ 2022 онд нэг ажлын хэсгээр ажиллаж байгаа нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгээр ажиллаж байна. Одоо энэ 23 24-ний өдрүүдэд хөдөө орон нутгаар явуулна. Тэгээд дараад нь өөрийнхөө эмнэлгийг танилцуулна. Тэгээд үнэлтэд гаргаж өгнө. Эмнэлэг хөгжүүлэх гэж байгаа энэ бизнес төлөвлөгөөний мөн чанарыг эмнэлэг яагаад ингэж хөгжих боломж байгаа юм гэдэг тэр гаргалгааг нь маш сайн гаргаж бичгээр өгнө, илтгэх хугацаар өгнө. Мэдээж хүн болгон л одоо энэ бизнес төлөвлөгөөгөөр ингээ эмнэлгээ хөгжүүлчихье. Ингээ хөгжүүлэх юмсан гээд ингээд эмнэлэг болгон л ингээд зарж байгаа бах. Гол гарц гаргалгаан таны хувьд гол шийдэл нь юу вэ? Тийм. Ер нь бол бие дааж хөгжинэ гэдэг бол маш их чухал юм байна. За тухайлах юм бол би одоо ингээл эмнэлэгтэр маш олон засварын ажлуудыг хийж байна. Хэрвээ би тендер зарласан бол нөгөө тендер чинь хайтай мэдгүй. Яг миний сэтгэлд хүрэхээр энэ эмнэлгийн орчинд нийцгээд тэгж хурц засвар хийж өгөх болоогүй гэж боддог шүү дээ. Тэгэхэд бол бид нар нэгдүгürt нь тэрийг өөрсдөө хийж. Хоёрт нь за эмийн тендер бол ихэнх үед бол маш их мапантай байсан. Тэрийг одоо би нурахгүй хэлдэг шүү дээ. Уучлаарай намайг. Тухайлах юм бол хамгийн хэм тунтай эмийг аваад хэрэглэхээр хүүхдийн нэгтэл урахгүйсэн. Тэгэнгүүт нь бид нар дотоодоо ярьж байгаад манайх ч нөгөө менежментийн гэрээр ажиллаж байгаа учраас эмээ өөртөө сонг гэж зөв хамгийн гол одоо манай менежментийн гэрээний гол мөн бие дааж ажиллаж байгаа учраас сонголтоо өөртөө хийсэн. Тэгэнгүүт нь бид нар тэр тендерээс нь болоод ерөөсөө энээсээ нэг хуучин арга барилтаа зурлалтад энэ 3 жилд хүүхдийн нэгтэл буурсангүй. Тэгэнгүүтээ хүүхдийн нэгтлээ бууруулахын тулд маш үнэтэй эмнүүдийг авч ирсэн. Маш сайн үнэтэй эмнүүдийг авч ирсэн. Эмийн үнийг худалдаж авах нь үнэтэй юм шиг байх мөртлөө. Одоо жишээлбэл 500 төгрөгийн юм 2000 төгрөгийн юм ялгаатай байхгүй. 2000 төгрөгийн үнээр эмчлээд байгаа юм шиг мөртлөө эдийн засгийнхаа огтхоноор нөгөөх нь цаанаа нэгдүгээр хэмнэлттэй байсан. 10 хоног маш хямдхан юмар эмчилгээ цаана дагалдах хэрэгслүүд нөгөө шингэн, шиприз, спиркон, эмчийн, сулигчийн хөдөлмөр гэдэг шингээр өртөө өндөртэй болчихдог. Эдийн засгийн өртөө өндөртэй. Гэтэл үнэтэй юмар богино хугацаанд эмчилгээд үтсэн чинь
үнэтэй мөртлөг нөгөөх нь эдийн засгийн өртөх багтай. Орны эргэлт нь сайжраад эдийн засгийн өвдөл нь багтаад тэгээд энэ дотроос давуу юм нь бидний олж харсан сайн юм юу гэсэн хүүхдийн эмнэлэг төлөвлөгөө эмнэлэг болсон байхгүй. Жишээлбэл хатгай өвчний хүндрэлийг бууруулаад энэ гэдэл маань буурсан. За хамгийн түрүүнд пневмококкын болон ротовирусын танталтын нэгжийг ажилуулсан. Тэгээд тэрний хойноос ууггүй хөдөлмөрсөн. Манай энэ хүүхдийн засгийн эмчнэр манай оюун чимэг гээд манай Ахмад эмч байна. Манай клиникийн профессор их мундаг эмэгтэй байдаг. Тэгээд тэр бол энэ ротовирус пневмококкын анхны танталтыг нэгжийг ажилуулаад тэгээд Монгол улсад хамгийн анх хэлээд энэ хатгааны вакцин гарахгүй хүүхдэд. Тэгээ хүүхдийн хатгааны вакциныг Сүхбаатар дүүрэгт хийгээд нутагшуулаад дараад нь одоо Монгол улстай хийдэг боллоо шүү дээ. Тэгээ энэнийхээ үр өгөөжийг хараад юу гэж хэлж байгаа нөхөр энэ бидний хийгээд байгаа энэ хөдөлмөр чинь цаана эдийн засгийн бөгөөд их орондоо юм үр дүнтэй байна гэдгийг харагдаж байгаа. За ер нь бол хамгийн сүүлд ингээ бацаат хэлэхэд бидний энэ одоо эрүүл мэндийн салбарынхныг энэ босгож байгаа энэ ажил бол эмч, эмнэлгийн ажилтан, энэ зөвлөгч, энэ эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүсийн нөр хөдөлмөр. Энэ хүмүүсийг л хайрлахгүй бол энэ бидний баялаг бол эмч, зөвлөгч, тусгай мэрэгчлэн энд ажиллаж байгаа ажилтан албаагч. Эдгээр хүмүүсийг л хайрлаж, мэрэгчлээ хайртай болгож өөрсдөө тэднийг хайрлахгүй бол эмнэлэг эцэж хүчгүй амжилтанд хүрэхгүй. Одоо цар тахлын нөхцөл байдал ер нь улам ингээд хүндрэх шинжтэй байна тийм ээ. Дельта вирус ингээд гараад ирлээ. Цаашдаа ер нь одоо иргэдийн бас нэг айдсан за 7 та түрүү хэлээ тийм ээ 7 сард ингээд том давалгаа явсан гэдэг чинь одоо магадгүй хичээл сургуульд ингээд эхэллээ сая бас нэг ингээд энэ дижитал нээшингээ шоуны одоо арга хэмжээний үеэр зөндөө том одоо ингээд олон иргэд ингээд цуглалаа энэ нас иргэд ингээд халдвар болов нөх дараагийн давалгаа үүсэх бас юм юуг одоо эрсдлийг ер нь бий болох уу. За ер нь бол олон нийтийн бүүрнэрлэлийг бол халдвар тарах эрсдэл гэж байгаа. За тэгвэл нөгөө гадаад талбайнуудыг би бол сайн одоо яг тийм гэж бас хэлж мэдэхгүй. Бидний одоо хамгийн чухал юм бол цөөхөн өвдөлөх. Нөгөөх нь хохирол бага амсах. Хохирол бага амсах юм гэдэг нь юу гэж байгаа эргэн эндэхгүй байх. Эндэгдлэхгүй байх. Тэгжээж л бид нэр өнөөдөр сайн ажиллаа гэдгийг хэлээ ш. Тэгээд болж өгвөл одоо тийм олон нийтийг богинорс арга хэмжээ битгий хийсэ гэж бодож байна. Энэ бол бас зөвхөн хичнээн одоо агаарт байгаа чсэн тий нөгөө хүмүүс ч хоорондоо контактлах, ойрын зайнаас ярих, халдвар тарах бас тийм нөхцөл байдал шүү дээ. Та бүхэн бас ингээд нарийн судалгаа тооцоо ингээд байгаа бах. Дахиад ер нь томоохон хэмжээний тийм одоо давалгаа өрнөх одоо энэ халдварын тоо улам ингээд өсөх тийм. За одоо харин яг энэ нэг болж байна. Энэ давалгааг давах юм бол бид нэр харин гайгүй нэг барьж чадах байх гэж бодож байгаа хгүй. Энэ давалгааг давах юм бол яагаад гэж бодож байна вэ? Нэгдүгээр бид нэр 2 вакциндаа маш сайн хамрууллаа. Нэг дахь вакцин, 2 дахь вакцин бол сайн хамрууллаа. 3 дахь вакциныг маш сайн хамруулж чадах юм бол бидний нөгөө давалгаа чинь нөгөө далайчийн хоорондынхын зайн уртцаад тэгээд ингээд явах юм. За нөгөө тал дээр бас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын судлаачид юу гэж хэлж байгаа юм бэ? Салхин цэцэг шиг хамт амьдрах юм байна гэдэг тийм судалгаа бас гарч ийн шүү дээ. Эний чинь ингээ бүр тэр чигээр нь устгах халдвар биш юм байна. Нутагшиж үлдэнэ гэдэг байна шүү дээ. Тэр нь юу гэж нөхөр салхин цэцэг гэдэг үг чинь яг энэ өвгцөх нь байхгүй. Нэгсэндээ салхин цэцэг чи явуулж байгаа л ингээл нөгөө янз янзын хөлбөрүүдээр яваал тэгэж байгаа л эбола болж байгаа л одоо ингээл SARS, Ebola ч юм уу тэгэл энэ ковид гэж болж ш. Тэгэхээр салхин цэцэг бол бидний хувьд бол бас нэг түүхийн нэг жишээ шүү. За салхин цэцгийн үед бол ямар байсан гэхээр дэлхийн нийт даяараа вакцинг өгсөн. Дэлхийн нийт даяараа вирусны эсрэг эмгүү яг тэр үед чинь салхин цэцэг гарч байгаа байхгүй. Тэгээд салхин цэцэг чинь нөгөө сүргийн дархлагаар явж байгаа. Тэгээд дараад нь вакцин дуулаа. Тэгээд вакцинжуулалтынхаа үр дүнд нь салхин цэцэг манайх бол одоо вакцингүй шүү дээ. Салхин цэцэг чинь устгацсан гэж үзнэ. Улаан бурхны чинь бас маш сайн дарж чадсан салхин цэцэг чинь бас урд нь салхин улаан бурхны өмнө салхин цэцэг байна. Тэгээд ингэж чадсан үчин гэж байгаа. Тэгэхээр дархлаажуулалтаа бид нэр сайн хийгээд халдвар хамгааллын дэглэмээ сайн барих юм бол нөгөө вирус маань биднэрт дийлдэх юм. Тийм учраас энийг л бүр амжилтан загч байгаа нь тэр болж өгвөл олон нийтийн газар битгий цуглуулаач битгий ингэж олон нийтийг амарсан юмудаа хийгээч. Нөгөөх нь бол бас биднэрийгээ бодооч те эмч эмнэлгийн ажилчид ч юм бол одоо чөмгөө дундартал явж байна. Хүртлээ явж байна. Энд нь туслаач. Тэгэд эрүүл мэндийн салбархны цалингийн үнэхэрийг бас нэмэгдүүлж өгөө. Нэмэгдүүлэхийн тулд Монгол Улсын засгийн газар хэлэх юм хэллээ. Тэр даатгалынхаа сангийн цан хөмөргийг нэмэгдүүлж өг.
өөрсдийнхөө төлдөг засгийн газраас төлдөг 1%, 4% болгоод өгөөч. Энийг бол эмч хүний хувьд энэ олон жил ажилласан туршлагынхаа хувьд бол өмнө сэтгэлээс хүсэж байна. Хоёр дахь нь дотоодын нийт бүтээгдэхүүний эзэлтийг эрүүл мэндийн салбарт хоёрыг нэмж өгөөч гэж. Тэрэнд нь зөвхөн одоо жишээлбэл татвар төлөгчдийн нөгөө даатгалт хуримтлуулж байгаа сангаас гадна одоо жишээлбэл архины албан дотроос, фивний албан дотроос бусад одоо эмгэнүүдийн тийм албан доторуудаас эрүүл мэндийн даатгалынхаа сангийг авчилж өгөөч гэж. Тэгэх юм бол нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлдэг хувь маань өсөх юм. Энэ хувийг өсгөж чадаагүй цагт бол эмнэлэг хөгжихгүй. Одоо ингээд бид нар хардаа эрүүл мэндийн салбарыг барах байран дээр ингээд чүүчүүдээр ингэж ахиж байгаа байхгүй. Гэтэл бусад салбарууд ч одоо жишээлбэл уул уурхайн салбар ч юм уу банкнуудыг харалтаа бүгдээрээ Смайлын банк болсон, бүх юм электрон болсон байж. Тэгэхээр эрүүл мэндийн салбар энээс хоцорч болохгүй. Тэр банкнд ажиллаж байгаа, тэр уул уурхад ажиллаж байгаа юм чинь бол Монгол улсын иргэн. Монгол улсын иргэн өөрөө эрүүл байж хөдөлмөрийн чадвартай, амьдралын чанартай урт насалж иж Монгол улс цаашдаа хөгжинэ. Энэ эрүүл иргэнтэй байх, эрүүл Монгол хүнтэй байх тэр нөхцөл болцоог хэн бүрдүүлж өгөх гэхээр эмнэлэг эрүүл мэндийн салбарын бүрдүүлж өгнө. Гэрээр өөрийгөө эмчилж байгаа олон иргэн байгаа тийм ээ. За яг одоо ингээ халдвар авснаа мэдсэн даруйда хүн гэрээр эмчилж байгаа хүмүүс одоо яг ямар шатлалаар ямар юм таанг уугаад ер нь өөрийгөө яаж эмчлэвэл одоо хамгийн илүү үр дүнтэй эмчлэх явцдаа иргэдийн одоо гэрээр эмчлэх явцдаа иргэдийн гаргаж байгаа гол алдаанууд ер нь юу байна вэ? Яг одоо тэр талаас нь бас иргэдэд мэдээлэл хүргүүл одоо бас нэлээд олон хүнд бас хэрэгтэй мэдээлэл болох байна. За ер нь бол эхний юм дээр дельта вирусээс өмнө эхний үед бол коронавирус хөнгөн үе нь бол нэг 80%. Одоо бол хөнгөн үе нь 60% болчихсон шүү. Тэгэхээр энэ хөнгөн үеийг бол гэрээр эмчлэхэд зүгээр хөнгөн үнд нь бол гэрийн эмчилгээ өгöd болно. За манай өрхийн эрүүл мэндийн төвхөн харин сайн явж байгаа. Гэрээр нэмчлэгээ өгч байгаа. За тэгээд төрөвчлсөн онцлогыг бас тодорхой хэмжээгээр өгөө төрөвчлсөн онцлогоор онцолж байна. За төрөвчлсөн онцлогоор онцлогдоод эерэг гарах юм бол заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй. Нэгдүгээр нь хоёр дахь нь клиник буюу амт үнээр алддаг тэр коронавигийн үед гарч байгаа булчингийн өвдөлтүүд, толгойн өвдөлтүүд үнээр амтаа алдаад ингээд сонгол шинж тэмдэг гарч шин. За ердийн томоогийн үед бол хизээч үнээр амтаа алдахгүй шүү дээ. За ердийн хатгааны үед бол хизээч үнээр амтаа алдахгүй. Тэгэхээр энэ сонгол шинж тэмдгүүд гараад байгаа. За энэ шинж тэмдгүүд нь илэрсэн бол өөрийгөө ковидээр үтсэн гэж бүр итэг. Энэ бол ковидын халдвар юм байна гэдгийг бодох хэрэгтэй. За хоёрт нь халдвар хамгааллын дэглэмээ бариад болж өгвөл гэртээ өөрийнхөө нэг өрөөндөө тусгаарлал өөрийгөө хоолоочсон тэндээ гэрийнхэндээ ууцхдаа нэг 7-10 хоногийн дотор хөнгөн үедээ бол эмчилгээтэй ингээд нууц үедээ л илүү халдвар тараад шүү дээ. Халдвар төвчин гэдэг маань халдвар төвчний нэг өвөрмөц юм нь юу юм бэ гэхээр нууц үедээ халдвар их тараад. Тэгэхээр тэр нууц үед нөгөө халуурахаараа разгаар болоод дэлгэрч яадаг. Тэгээд тэр халууралт нь буурахаараа нөгөө халдвар тарах чадварууд нь буурч байгаа байхгүй. Тэгэхээр тийм үедээ бол 7-10 хоногт бол маска тогтмол зөө. Гэрийнхнээсээ тусгай бай. Гэрийнхнээ бусад эд хэрэгэлдээ өрхтэй бээлийн өмс. Бээлийн өмсөө тэр 0-2 явахдаа дундаа 0-той бол гарч бийцэхтаа ч юм уу бээлийн өмсөд очиод хөрөлц. Тэгээд гэр орондоо тусгаарлаа гэдэг юм өгч байгаа. За хуйхад дархлаг сайн сэргээ. Миний чимгээ мөшгтөржгээд пэ цагийн дээр энэ ус яаж хэрэгэлдэг вэ гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллага сонгогдож шин шүү дээ. Ер нь бол ковидын халдвар ихсэхэд дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамгийн түрүүнд зөвлөмжөхдөө ус уугаар халан бүлээ ус уугаар гэж зөвлөмжсөн байхгүй. Тэр нь яад юм хэрэг халуун ус ер нь хүнийг яад юм хэрэг цусны эргэлтийг сайжруулж өгнө нэгтгэх нь хоёрт нь цусын шингэлж өгдөг. Бид нар одоо дандаа л нэг ийм уужиж гаднаас нэг ийм гэдэг чинь өөрөө бас нэг химийн бодис шүү дээ. Бодис уужиж биш байгалийнхаа өөрийнхөө элементээр нь цусаа шингэлэх боломж байгаа байхгүй. Тийм учраас халуун ус уугаараа гэж байгаа. За нэг аяг буюу 160 мл халуун ус хүний эмийг халууныг 1 градусаар бууруулж өгдөг. Тэгэхээр хэдүүлээ энэ үед ковидын үед яхан хэр чихэртэй ондоо юм уу газтай ондоо уугаад арх бий уугаад цус нүдгэх юм байна шүү дээ.
Тэгэхээр цусаа шингэн байлгахын тулд ус уух нэ. Усаа уухдаа нөгөө өглөөний ус уудаг зарчим байгаа. Өглөө уулган сэрэнгүүтээ. Тэгэхээр усныхаа температурыг харин сайн тааруулах хэрэгтэй. Нөгөө 100 өнгөсөн лекц тавигдсан. Тэгэхээр манайх нэг тасалгааны температуртай бүлээн ус уугаад иж магадгүй. Одоо бол усныхаа градусыг нэмэгдүүлээд өөрийнхөө биеийн температур тэрнээс жоохон нэмэгдүүлээд халуун бүлээн ус. Тэгэхээр маш сайн цус чинь шингэрч хүнд гэдэс чинь цэвэрлэгдэнэ. Өглөөний 640 мл усыг өглөө үлээлгэн дээрээ сэрэнгүүтээ тэгээд уугаад өглөөний хийх цэвэрлэгийг хийчих юм байна. За өдрийн усыг бол хавлны бус цагаар өөрийнхөө биеийн жингийн 1 кг тутамд 40 мл гээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоож өгсөн тоо байгаа. Тэгэхээр энэ хэмжээнүүдээр нь тооцоод ингээд уугаад явах юм бол нэгдүгээрт өөрийгөө дархлаагаа сайхан сэргийж авах нэ. Цусаа шингэн байлгах юм аа дархлаагаа сэргийлэх нэ. За хоёрт нь манайхан сая нэг ингээл нөгөө арбидолын эмчилгээнээс асагчлаа. Энэ юмыг хэрэглэх үү, хэрэглэхгүй юу гэдэг юм маш их гаргалаа. Вирусны эсрэг маш олон юмнууд байгаа. За тэгээд арбидолыг бол бид нэр бас татаа болтой хийсэн байгаа. Арай нэг дөнгүүрний юм уу та. Вирусны юмнууд дотроос кагоцел байна, ингээл осел тамифлу энтергээл тий. Power beer энтергээл маш олон төрлийн вирусны юмнууд байна. Тэгээд бид нар бол арбидолыг зөвлөж байгаа. Зөвлөд уухтаа нөгөө усаар ав. Арбидол уухтаа заавал ямар ч үс 1 стакан усаар уу. Нэг 160 мл усаар аваа. За тэгээ биеийн жиндэд харуулад уугаарай гэж байна. Ер нь бол манай эрүүл мэндийн яамны гаргаж өгсөн стандартн дээр 600-аас 800 мг-аар том хүний тунг 800 мг хүртэл өгнө гэж зааж өгд. Хүүхдүүдийг нь болохоор 100 мг-аар өдөрт 3 юм уу 4 удаа өгөөд стандартн дээр нь байна шүү дээ. Хийж байгаа эмчилгээний стандарт. Тэгэхээр яг өөрмөц эмчилгээ яг энэ одоо ковидын үед юм уу шүрээгийн үед гэдэг нэг өргөмц эмчилгээнүүд байна шүү дээ. Яг ковидын өргөмц эмчилгээн дээр нь эмнэлэгт ирэмбисүүд тариал гэж. Тэгээ байдал бол үнэхээр гамшигын байдалд очлоо. Тахал бол үнэхээр гамшигын байдалд очлоо. Маш олон хүнд хүмүүс өдөртөө 20-30-аараа нөгөө хэвтэлт маань хүнд хүмүүс болохоор хурдхан шиг гаргаад иж болдгоо. Сэхэж өгдгөө. Эмчилгээний үр дүн удаан байна. Удчиж босч шүү дээ. Хуучин бол нэг 10 хонуулаад за хурдан гараараа 7 хоногтой дээр нэг 3 хоногийнхын эмчилгээг нөгөөл за дараагийнхаа хүнийг авчиг гэжсэн бол одоо бол 10 хоногтой эмнэлээс гардаг хүн байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр байдал хүнд болж байгаа учраас гэрийн эмчилгээ зүйлс юм аа. Тэр гэрийн эмчилгээний дотор цус шингэлдэг юмнуудаа уугаарай. Аспирин 81 юм уу? Аспирин 100 уугаарай. Усаа яг хангалттай хэмжээгээр ууж шингэлж чадахгүй юм чинь нэгдүгürt нь цусаа шингэл 81 юм уу 100. Хоёрдугаарт нь витамин С-г уу. Хүмүүс бас постн дээр өнөөдөр надаас асуусан байсан өглөө өөрөө тэр би 100 гаруй хүмүүсийн комментэнд нь хариуллаа, постэнд нь хариуллаа, нөгөө мессеж чатн дээр хариуллаа. Тэгэхээр тэрэн дээр нь юу вэ гэдэг хэлэхэд витамин С авахаар одоо төвч байна. Цэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Нөгөө жүрж мөржгээд С баялагтай юмнуудаа хэрэглэж болно. Шинэ ногоонуудаа хэрэглэж болно. Тэгээд С-гээ бас тунгийн нөгөө заавал 1000 мг-аар нэг дор буух 250 мг-аар хоолн дээр юм уу хоолныхаа сувсаг гэдэг хэрэглэж болно гэдэг зүйлээр. Нөгөөх нь витамин D 250-аас ахвал 4000 мг хүртэл авч хэрэглэж байгаа байхгүй витамин D. Яагаад витамин D-г бас жоохон өндөр тунгаар өгöd байгаа гэхээр Монгол улсын иргэдийн бараг 80-90% нь витамин D-гийн дутагдaltaй байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр дархлааныхаа нэг компонентийг нь алдсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэрийг нь хурдан өгөхийн тулд өндөр тунгаар өгж байгаа. Тэгээ илийн өвчтөй ч юм уу, суур өвчтөй хүмүүст өндөр тунгаар өгöd байгаа. Тэгэхээр витамин D-г уух нэ. Витамин D-г нэг 7 хоног 4000 уулаа гэхэд ямар нэгэн аюултай байхгүй. Эрүүл мэндээр хохирох юм юу ч байхгүй. 7-аас 10 хоног нэг 4000 чинь 10 хоног болоо ихэд 40000 эднэс болж шít. Гэтэл нь бид нар чинь 25000 эднэсээр дутагдaltaй хүмүүс шууд тарьж байгаа шít. Тэгэхээр энэ бол тийм айхтар тун биш ээ. Тэгээд эм чимлийн ажилтныг энэ тунгийг хараад хэлж өгч байгаа гэж хэлж байгаа. За тэгээд арбидолоо уух юм байна. За бас төрүүлгийг харж хөвтг бол бас цусны ирэлтийг сайжруулж байна. Ер нь бол нөгөө сэр нуруутай амтан, хөхтөн тижэлтэй амтнууд дотроос хүн л ганцаархны дээш харж хөвтг. Бусдууд нь бол нөгөө дөрвөн үлтэй амтнууд ч эзэж хонь юм уу ямаа дөрвөн үлээ гоцоолгосон нуруугаар авчидгүй ч дээ. Тэгэхээр энэ юу хэлж байгаа юм хэрэг бид нэг тийм уушгины халдвар малдвар аваад юм. Одоо энэ ковид үед бол уушгиныгаа цусны эргэлтийг сайжруулах нь маш их чухал, нэм чухал байгаа учраас хэдүүлээ ердийн үдээчсэн гидсэнд ороо нэг хөвлөд ороо юм уу зээжинд ороо жоохон тэр тавьж байгаа дөнгөлөө яж байгаа. Тэгээд төрүүлгийг хараад тавьд. Би өвчтнөд бол сая орохдоо урд нь маш олоодаа зөвлөгөө өгсөн. Төрүүлгийг харуулж хөвтүүлж байгаа.
тэр битгий хүнд өвчтнүүд удаан дэшээр харахад тавьж байгаа эвтрийн арга хатгай гэж үздэг байхгүй. Энэ үнээс болж байгаа нь ууш хоошоо дарагдаж байсаар бод нөгөө цусны эргэлт наалдагдаад хойдлоосоо цусны эргэлт болоод хатгай болж үздэг байна шүү дээ. Тэгэхээр энээс хамгаалахын тулд тэр эвтрийг зааж өгч байгаа, усаа зааж өгч байгаа. За манайхан бас сая гарч исэн хүмүүс бас тийм асууж ирсэн. Бид нар одоо уулан талхаад ээж болох уу гэх. Тэгэхээр болохгүй харин тэгшин талбай дээр алхаарай. Өндөр юм руу явж ачаал хөсний хэрэггүй. Сая одоо уушгичийг хөвдсөн, хатгаа авсан юм байгаа учраас тэгшин талбай дээр агаар талхахыг бол зөвшөөрж байгаа, зөвлөж байгаа. Би ковидор өвчсөн юм чинь дахиад хизээч өвдөхгүй гэж бодож болохгүй. Энэ бол энэ өвчний нэг онцлог юм байна. Өнөөдөр манай дээр 2 дахь удаага тийм ковидор өвж байгаа тохиолдолч гарч байна. Тэгэхээр би дөнгөж сая ковидор өвдчихсэн дахиад халдвар авахгүй дээ гэж бодсны хэрэггүй шүү. Тийм учраас халдвар хамгаалахад илмиг бариарай. За нөгөөх нь яг усаа яг зөв. Ус сайн гэсэнгээ залилж явах юм бол уушгин чи ачаал болно, бүрэн чи ачаал болно. Тийм учраас өдөр усыг багаар балгаж хэмж уураа. Энийг бод. Хоёр дахь нь уушгины хатгаар өвчснийгээ дараа өглөөний цэвэрлэгийг битгий хийгээрэй. Нөгөө 640 г ус унгээ зөвлөгөө өгч шүү дээ. Тэрийнхээ усны хэмжээг нь багасгаарай. За тэгээ өдрийнхээ усаар яв. Хоёр дахь нь уушгиндээ битгий ачаал өгөөрэй. Нөгөө саунд ордог, тэрнийш орох дээр ингээд нөгөө очиж ажилдаг, ачаал өгдөг тийм одоо фитнес клубүүд битгий ороо гэдэг зөвлөмөр байна. За уушгаа маш сайн цэвэрлээрэй. Уушгины антиоксидантуудыг олон байдаг шүү дээ. Монголд бол одоо нэрс байна. Байгалийн антиоксидант. Нэрс ид. Өглөөний 2 юм уу өдөртөө нэг 3 халбар нэрс идсэн багт уушгий чинь маш сайн цэвэрлж өгнө. Энийг бас сайн бод. За хоол хүнсний бүтээгдэхүүнээр уушгин цай юмнуудыг бас хэрэгэл. За манайхан бол тэр гарсан өнөө ман дөрөв норуу долоон тэр угаар сайн байна гэжсэн тэр ургамал эмээ ургамлаад уламжилтын нөгөө ургамлын юмнуудыг тангуудыг те тэр норуу долоо ман дөрөв манайх бол өөр дээр бол хэрэглэхгүй байгаа. Эмнэлэгтэр бол хэрэглэхгүй байгаа. Өрхийн эмнэлгүүд бол нөгөө хөнгөн өвчтнүүдэд гэрээр өгч байгаа. Тэднэрийг ууж хэрэглэж бол бас болно. Уушиг цэвэрлэх юмудаа хэрэглэж болно гэсэн. Хүмүүс эдгэсний дараа сайн одоо хөдлөх хэрэгтэй, фитнес явах хэрэгтэй ч гэдэг юм уу, агаар салхи уулан талах хэрэгтэй ч юм уу. Тэр юу н одоо өөрсдөнд нь хийх хэрэгтэй. Уушиндаа харин тийм их ачаал өгч болохгүй, фитнес ч явахгүй, уул руу өсөж болохгүй төрөө хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэгшин талбай дээр агаар талхтаа тэгшин талбай дээр алхах. Тэгээд нэг 5 минут алхаад амраад тэгээд тэрийг нэмэгдвэл за усаа яг зөв бас нэг юм байна. Хүүтэй хол ижлэхгүй. Морожин ч юм уу тэг хөрсөн хүүтийн битгий хүүтэй усуу дандаа халуун билээ. Биеийн температураас дээш шүү. Бидний биеийн температур чинь нормалны бол 36-аас 37 градус шүү дээ. 37-оос дээш болохоор нь халуурч ийн гэж үздэг шүү. Тэгээд биеийнхээ температураас жоохон илүүхэн шиг. Тэгээд халуун сайхан шөлтөө бол дандаа шүлнүүд. За тэгээд олон төрлийн ногоонууд хэрэглүүл илүү үр дүнтэй. За баярлалаа танд. За бидний бас урилгыг хүлээж аваад ярилцлага өгсөн. Танд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ хамгийн сүүлд нь ганцхан юм хэлээ. Эрүүл мэндийн салбарыг нэг маш их дэмжээрэй. Хин нэгэн хүний ураг гаргадаг ч юм уу, бухимдлаа гаргадаг хүмүүс нь бол эмч ажилтны сүлэгчнүүд маань биш. Тийм учраас ард иргэдээ эрүүл мэндийн салбарыг нэг их дэмжээрэй гэж хэлж байна. Хоёрд нь Монгол Улсын засгийн газрыг нэмж чимлэгийн ажилтны үнэхээр энэ тэр гарааныхны бизнес нь манай залуу эмч нарын цалин юм байгаа. Тийм учраас тэр цалингийн нэмэгдүүлэх тал дээр тэр сангийн нэмэгдүүлэх тал дээр маш сайн тусал дэмжиж өгөөрэй гэж хүсэж байна.